Unread Media мэдүүлэгтэй болон биднээс 24 тэрбум километрийн алсад яваа Voyager-ны хөлхийг хэрхэн зассан бэ? Өнгөрсөн 4-р сарын 20-нд одод хооронд тэнүүчлэн яваа их дэлхийгээс игнэгт холдсон сансрын хөлөг Voyager-1-ээс эерэг мэдээ ирсэн юм. Энэ бол хүн төрлөختөн бид өөрсдөөсөө хамгийн хол орших зүйлд хурж очилгүйгээр алсын зайнаас засаж чадсан анхны тохиолдол байлаа. Тодорхойлбол NASA-гийн инженерүүд 5 сарын дараа анх удаа Voyager-1 хөлгөөс тайлж болох үс мэдээлэл хүлээн авчээ. Voyager-1 хөлгийг эргэн санах нь 1977 оны 9-р сарын 5-ны өдөр Хүүдэн дайны хүндхэн цаг үед сансар өдхөрсөн Voyager-1 хөлөг. Аялагч, тэнүүчлэгч хэмээх Франц үгээс гаралтай уг хөлгийн гол зорилго нь Нарны аймгийн бусад гариг, дагуул, бүслүүрүүдийг наривчлан судлах байв. Эмч зорилгоо биелүүлж хөрснөөс хойших эхний хэдэн 7 хоногийн дараа дэлхий болон сарны зургийг бидэнд илгээсэн юм. 1979 он. Түүний анхны зогсоол манай Нарны аймгийн хамгийн том хийн гариг болох Бархас байд байв. Хэдийн үүнээс өмнө Pioneer хөлгүүд уг гаригт хүрч чадсан ч Voyager-ны хөлөгт илүү дэвшилтэй технологи бүхий камер, мэдээлэл цуглуулга төхөөрөмж байсан нь хийн гаригийн тэнхилгээр угалзран эргэлдэх цайвар үйл, авраг улаан толбыг тод харах боломжийг олгосон юм. Хамгийн гол нь түүний дагуул йод эрх галтуулын зургийг бидэнд үзүүлсэн билээ. 1980 он дараагийн зогсоол болох Санжир гаригт хүрж түүний дагуул болон бүслүүрийг судалж эхэллээ. Үр дүнд нь Санжир гаригийн бүслүүрийн маш тод зургийг илгээсэн төдийгүй агаар мандал нь ус төрөгч болон гээлигээс бүрдэж буйг олж мэджээ. Үүний зэрэгцээ мэдэгдээгүй байсан 3 шин дагуулыг нээн илрүүлсэн нь гарцаагүй онцлог мэдээ байсан юм. 1990 он Дэлхийгээс холдон одсноос 12 жилийн дараа эрчим хүчээ хэмнэхийн тулд камера унтраах хэрэгтэй болов. Гэхдээ камера унтрахаас өмнө тэрээр сүүлийн удаа бидэн рүү эргэн харж Нарны аймагуд камера чиглүүлэн 60 зураг даржээ. Ингэж бид Нарны аймгийг анх удаа гаднаас нь харсан буюу системийнхээ 6 гаригийн гэр бүлийн зурагтай танилцсан юм. Тэр дундаа The Pale Blue Dot буюу бүдэг цэнхэрцэг нэрт дэлхийн зургийг нүдээр үзсэн билээ. 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Voyager-1 Нарны аймгийн системийг бүр мөсөн орхиж одод хоорондын зайд нэвтрлээ. Тэр үед дэлхийгээс 18 тэрбум километрийн зайд байсан бол өдгөө энэ тоо 24 тэрбум километр болон нэмэгдээд буй. Сонирхуулахад 1977 онд түүнийг хөөрснөөс хэдхэн сарын дараа дүү хөлөг нь болох Voyager 2 сансрын хөлөг өөр чиглэлд хөөрч даалгавраа биелүүлсээр 2018 оны 11-р сарын 5-ны өдөр одод хоорондын зайд нэвтэрсэн юм. Асуудал юу байв? Улам бүр холдохын хэрээр дэлхийгээс мэдээлэл илгээхэд асуудалгүйч Voyager-1-ээс мэдээлэл хүлээн авахд бэрх болж байлаа. Гэтэл 2023 оны 11-р сараас эхлэн бидэнд тайлагдшгүй бөгөөд утгагүй тэг нэгүүдийг илгээж эхэлсэн нь уг хөлөгт асуудал гарсныг илтгэсэн юм. NASA болон Jet Propulsion лабораторийн инженерүүд Voyager-1 хөлгийн Flight Data Subsystem буюу нислэгийн мэдээллийн дэд системийн санах хуан тодорхой хэсгийг хадгалах үүрэгтэй нэг чип ажиллахгүй байгааг олж мэджээ. Энэхүү Flight Data Subsystem нь сансрын туяа, нарны салхины тоосонцор, нарны соронзон орон тэргүүтээ бусад үзэгдлийг хяндаг зэмсгээс ирэх өгөгдөл болон хөлөгдөх үйлдлийн системийн инженерийн өгөгдлийг цуглуулах зорилготой. Улмаар цуглуулсан мэдээллээ хөлгийн Telemetry Modulation Unit-д өгч, техникээс бүрдэх кодыг хөлгийн 12 фут антеннаар дамжуулан дэлхий дээрх радио долгион хүлээн авах зорилготой 112 фут авраг том антеннд илгээх ёстой юм. Хэрхэн шийдэв? Нэгэнт чипийг засварлаж чадахгүйгээс хойш тэд өгөгдлүүдийг Flight Data Subsystem-ийн санах хуан өөр нэг хэсэгт байршуулахаар шийджээ. Гэхдээ гол асуудал нь тэр их хэмжээний мэдээллийг нэг дор байршуулах хангалттай зай байхгүйд байв. Улмаар өгөгдлийг хуваах шийдэл олсон ч 1970-ад оны компьютер учраас амаргүй байсан нь мэдээж. Тэр тусмаа биднээс 24 тэрбум километрийн зайд байгаа тул эндээс мэдээлэл илгээх болон тэндээс ирэх мэдээллийг хүлээж авахд нийт 45 цагийг зарцуулж байв. Чухамхүү асар төвчээр шаардсан ажил болсон байж таарна. Эцэст нь 4-р сарын 18-нд инженерийн багийнхан өгөгдлүүдийг хэсэгчлэн багтаах код бүхий зааврыг Flight Data Subsystem-ийн санах хуараа илгээсэн бөгөөд 2 хоногийн дараа Voyager-ны хөлгөөс уг кодын өөрчлөлт амжилттай болсон гэх хариу хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл дахин тайлж унших боломжтой инженерийн өгөгдлийг хүлээн авах боломж бий болсон гэсэн үг. Voyager-1 сансрын хөлөг бидэнд яагаад чухал вэ?
1990 онд үндсэн даалгавраа гүйцэтгэж дуусаад цэнгээ хэмнэхийн тулд камера хаасан ч бидэнд хэрэгтэй мэдээллийг илгээсээр байсан тэрээр 2030 он гэхэд бүр мөсөн ажиллагаагүй болно гэх тооцоо бий. Шалтгаан нь нарнаас улам бүр холдож, нарны энергийг хувирган ашиглах чадваргүй болж буй зэрэгцээ цөмийн цэнийг хураагуураас авах цахилгаан хүч нь өдөр ирэх тусам багассаар байгаа юм. Харин Voyager 1 сансрын хөлөг бидэнд яагаад чухал вэ гэх асуултын тухайд тэр бол одод хооронд аяллаа үргэлжлүүлж яваа хүн төрлөختний цор ганц бүтээлтүүдийгүй манай соёл иргэншлийн баталгаа бүхий Golden Records-ыг тэн яваа үнэт өв юм. Unread Media мэдөөштэй болон нийтлэлийг бичиж уншсан Мажик Сүрэн. Cover зургийг Тэмүүжин